Хонгороо казино орж үзээгүй. Одоо бид 3 дүүтэйгээ явж байгаа болохоор дүүтэй охин эхнэрийгээ казино оруулж үзнэ. Тэнд бит хоёр all in гэдэг одоо орон сайхны киноны сценыг тоглосноо. Жиммисион би Киминха. Бид 3 Вьетнам явлаа. Хүүхдтэйгээ аялж байгаа гэр бүлийн хувьд мэдээж эхлээд хүүхдийнхаа одоо хэрэгцээтэй юмнуудыг хамгийн түрүүнд хангах ёстой. Эхлээд одоо өвдлөө гэж бодоход тэнд нь яг тохирох юм байх үгүй мэдэхгүй учраас тохирох имээ заавал авч явах ёстой. Бид 3 нөгөө тэргээ шууд үлдээг явцсан болохоор тэгээ охиноо ингээд нөгөө халуун газар өргөөд ингээд явсан чинь бүр ингээд амар халуун. Тэгээ хүүхд чинь нөгөө дулаахан халуун орчин шууд орчин солилцохоор ингээд жоохон халуунд нозоороод ялахгүй ингэхгүй гэд тийм юм бэлээ. Тэргээ хамгийн түрүүнд авч яваарай. Гуравт болохоор онгоцонд хүүхдийн чих бүр амар хөвддөг. Хүүхдийн чих хамгаалсан юм тийм. Тийм чихвч авч. Чихвч заавал авч явах ёстой. Хоолны хувьд бол одоо янз бүрийн сонголттой зөндөө гоё хоолнууд байдаг. Тэгээ Фукокийн хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр үзэж харах юм одоо амар их гоё ихэмтэй. Өмнө явхад нөх хонгороо бид гурвуулахын яваад тэгээд хонгороо казино орж үзээгүй. Одоо бид 3 нөө дүүтэйгээ явж байгаа болохоор дүүтэй охин эхнэрийгээ казино оруулж үзнэ. Тэнд бит хоёр all in гэдэг одоо орон сайхны киноны сценыг тоглосноо. Жиммисион би Киминха. Түрүү жил болохоор нэг аяллаа компаниар аяллаа хөтөлбөртөө явсан. Энэ жил болохоор ер нь хаана юу гэдэг мэдж байгаа учраас чөлөөтэй аялал гээд өөрсдөө явж байгаа. Тэгээд iTrip-ийг ашиглаад бүх юмнуудаа зохицуулсан байгаа. Онгоцны тэд тэгээд зочид буудлаас захиалуулж авсан. Зочид буудал байх уу, вилла авах уу гэдэг ер нь эсвэл одоо нэг өдрийн юм юу тий аяллаа юм хөтөлбөр авах уу гэдэг амар олон сонголт хөрх ингээд зөвлөө өчтдөг аяллаа зөвлөх маань. Тэгээд тэр нь надад айгүй амар санагдсан. Тэгэл заавгүй бас ингээд юм хумаалдэл хүүхдээ ингэж хооронд дахиад аяллаа ямаа төлөвлөхгүй ингэж явах жоохон хэцүү шүү дээ. Тэр үед тэр зөвлөх маань ингээд хамаагүй юм зохицуулах өчтдөг айгүй таалагдсан. Тэгээд одоо өөр дэлгэрэнгүй бас ингээд та нар бас хэрэгтэй мэдээлэл хайхыг хүсэх юм бол бид хоёрын линк тавьчих. Энд ороод харах юм бол бас илүү олон гоё зөвлөгөө өгсөн байгаа. Бас магадгүй битээрээс асуух зүйл байх юм бол доор коммент ч юм уу чат бичих битээр. Коммент ч юм уу хариулт явчих. Тийм, чадхаараа битээр хариулаад явчихна. За тэгээд хэдүүлээ Фукогт уулзцгаая. Баяр таа.